Та бүхэн өдрийн төмөр амраа Монголын ялтгая. Тэгэхээр миний илтгэлийн ерөнхий одоо гол илтгэл бол энэ Жавсан дам Бэрэмбүүчийн 4-р дүрээс эхлэж 7-р дүр хийгээд 8-р дүр нугуудын зохиолын тэмдэглэл гэсэн нэртэй ийм одоо илтгэлийг та бүхэн үзүүлнэ. Тэгэхээр энэ ямар сурвалж материал байна гэхээр Монгол Улсын үндэсний номын сан хадгалагдаж байгаа нэг юм одоо бүгд нарын зохиолын тэмдэглэл гэсэн нэртэй ийм тэмдэглэл байгаа. Гар ичмэл тэмдэглэл энэ их сайн тэмдэглэлээ. Дараагийн хугацаанд. Энэ ингээд 1904 онд одоо 8 дугаар хамгийн сүүлийн төгсгөлийн үгэндээ бол 8 дугаар болж Жавсан дам батгт өөрөө одоо Жавсан дам батгт өөр зохиовоо гэсэн нэртэй төгсгөл үгтэй. Тэгээ ер нь бол ингээд эхлээд ажиглах юм бол ер нь одоо төв зохиол бүтээлийн тэмдэглэл юм уу гэж ингэж оншигдмаар шиг боловч яг дотор нь ороод үзэх юм бол энэ богд нарын 4-р богд, 7-р богд, 8-р богд, 3 богдын энэ Монголын цамыг одоо хэрхэн сэргээсэн, цам дээр одоо цамын баг тэргүүтнийг одоо хэрхэн одоо тэтгэж анхаарч ирсэн дахиад ийм сонин тэмдэглэл одоо материал Монгол Улсын номын санд байна. Тэгээ энэ цамтай холбоотой ер нь бичгийн сурвалжийн материал асар ховор байдаг. Энэ дотор ялангуяа энэ 4-р 8-р богд маань өөрөө энэ хамгийн төгсгөлийн сүүлийн одоо үгэнд бий. Бадаргуул төрийн 29-р онд оны 11 сарын 26-нд гэсэн энэ Жавсан дам Багмал усан чойжи онч болсон бовоо зохиовоо гэсэн нэртэй ийм тэмдэглэл байна. Энэ тэмдэглэлийн хамгийн ихэнд одоо энэ 3 богдоос энэ цамыг одоо хэрхэн тэтгэсэн тухай энэ төвөрлөө ингээд богд нар одоо энэ цамыг одоо хэрхэн анхаарч байсан бэ гэдэг энэ тэмдэглэл бичигдсэн байна. Тэгэхээр энэ хамгийн ихэндээ бол 4-р богдыг бол 1811 онд одоо энэ хонжилд 4-р богдын гигэн тэмбэр болоо буцаад ананаарч энэ сайшаалт ирүүлтийн 16 дугаар он гэж энэ 1811 он 4-р Жавсан дам батгтын үед богдын хүрээнд цам үүссэн. Тэгээ энэ цам үүсээд нэлээд одоо сэргээд байж цамын одоо энэ тухайн номдол дээр энэ богд нар хэрхэн анхаарч ирсэн бэ? Ялангуяа энэ 4-р богдын цамыг одоо ингэ үүсгэн сэргээгээд тэгээ энэ дээр энэ 7-р богдыг сонгосон байгаа юм. 5-р богдыг яагаад бичээгүй юм бол гэж нэлээд энэ дотор уншаад энэ гардаггүй. 7 болохоор зэрэг ер нь бас нэлээд тийм айхтар лам байсан. Цамд энэ тэмдэглэл дээр гарч байгаагаар бол хуралд одоо цамын хуралд суучвал тэр хурлаасаа ерөөсөө босч явдаггүй. Хэрвээ цамд одоо ямар нэгэн чөлөөгүй ирсэн лам байх юм бол тэрийг одоо хатууд онгодох хэрэгтэй. Ямар нэгэн цамд одоо тэр богд өөрөө цам одоо гарч явахд ирд суугаад түр гарахтаа тэнд цамд сууж байгаа гисгүүгээс чөлөө авч гарах хэрэгтэй. Богд өөрөө энэ чөлөө авч явах. Богд өөрөө биеэрээ үлгэрлэж. Тэгээд энэ цаанаа бол тэр одоо шашныг хэрхэн одоо хүндэтгэж байгаа хүндэтгэлтэй олон зүйлүүдийн талаар энэ богд бол анхааран тэмдэглэсэн. Тэгээд энэ бичгийн сурвалжийн материалыг тэр хүрээний одоо жаяг зохиоход бас ашиглаж тэмдэглэсэн байна. Яг бол 7-р богд бол цам гарч явах үед морилоод чөлөө авахгүйгээр гардаггүй байсан шиг лам нар бүгд гисгүүгээс чөлөө авах гарах хэрэгтэй гэдэг ишлэлийг энэ материалаас авч ашигласан байна. Энэ сурвалжийн материалаас. Тэгээд энэ 7-р богдын тухай нэлээд тийм юм. Гол нь хамгийн одоо гол гарч байгаа юм нь бол тэр нэг 1891 онд энэ Дэчин галвын одонд одоо богдын ордонд байсан Дэчин галв ордонд байсан хамаг цаад гал гараад хамаг цамын одоо баг нөгөө хүрээ цамын хамгийн нандин баг одоо багштай устдаж чатаад гал одоо устдаад тэгээд тэрийг богдгийн гэнтэн өөрийнхөө сангаас 1892 оны одоо луг жилд богдгийн гэнтэн одоо өөрөө хүрээний бүх одоо орчууд даамлуудыг цамын даамлуудыг цуглуулад тэр дотор хамгийн одоо ахлах одоо хүнээр нь бол энэ Фонцог осор даамал гэдэг хүнийг одоо томилсон тухай дотор байна. Тэгээ Фонцог осор даамал гэдэг хүнийг томилоод богд иргэдээ байлгаад тэгээд одоо цамын 5 даамлыг яаралтай миний дэргэд ирвэл энэ цамын одоо 5 даамал хүн нямбыг хийж явах үедээ одоо цамын багуудыг хүрээний тэр чойжогийн баг, замандагийн баг тэргүүтэй багнууд одоо галд хайлсан нь бол одоо бэлэг дэмбэрж явах муутай зүйл боллоо. Тийм болохоор эднэрийг бол миний сангаас одоо бүх хөрөнгийг нь гаргаад ингэж хийх хэрэгтэй. Богд өөрөө хамт уралцаад хамт одоо хэвэн тавьсан ингэж одоо хийсэн гэж энэ гардаг. Энэ Фонцог осор даамал гэдэг хүн бол энэ их хүрээний нэр төрчүүд дээр энэ Фонцог осор даамлыг бол их шавийн отгийн одоо эрх богдын шав эрхний отгийн хүн гэж ингэж бичсэн байдаг. Энэ бол одоогийн төвийн Сэргэлэн сумын отгийн хавийн лам хүн байж. Тэгээ энэ Фонцог осор даамал гэдэг хүний бүтээсэн ер нь богдын дараагийн зургийн одоо
Ер нь энэ Тонцог усар даамууд гэдэг хүний бүтээсэн энэ Чамбангийн бүтээсэн цамын баг хэвнүүд бол одоо бол энэ Чойжин ламын сум бүгдийн мүзэд байгаа. Ялангуяа та бүгдийн мэддэг энэ шүрэн баг алдартай энэ одоо Тонцог усар даамал Тонцог усар зураач одоо бүтээх гэсэн энэ бол цаана манай богдгийн зарилгаар богдгийн өдөртүүлээд хүрээ цамын одоо бүхий л одоо энэ гол одоо цамын багуудыг сэргийлсэн тухай ийм сонин одоо ном байна, материал сурулж байна. Энэ дотор бас нэлээд их нарийн одоо шашны холбогдолтой одоо нарийн амьтан тийм зан заншлууд байна. Ялангуяа цамд гарах гэж байгаа лам нар хүрээ хамбан номоо хаанаас заавал тэр дөрөвдүгээр богдын шат хинэ Жадрын хамлам агуу хайдын зохиосон гарчин салжид гэдэг номны лүнг заавал хүртээ цамд гарах ёстой. Дээр нь цамын багыг бол бүсгийнээс доош авч болохгүй. Цамын багыг бол тус нь одоо тусгайлан одоо гүнгөрөөн залж 18-аад тэгээ тэн дотор жилийн байлан, цагийн байлан, үйс-үйсийн байлан гэсэн ийм дахил байлангуудыг цамын багнууд дээр бол заавал тавьж явах ёстой гэж ингэж одоо богд ийм лүнгэнд болгож байна. За тэгээ ийм сонин одоо ийм баримтуудыг дараагийн тэгээ ийм баримтыг тагш танилцуулж байгаа. Ер нь тэгээ энэ бол энэ богд нарын намтар дотор энэ богд маань 8 дугаар богд маань цамын одоо Монгол шашин соёлын ордыг хэрхэн анхаарч ирсэн бэ гэдэг ийм том сурвалж чигийн баримт чухал баримт байна. За баярлалаа. Ариуслын зоочу будда тур эрхэм үйлчлүүлэгч таныг Бурхан багшин агуу их адистад газрууд болох лагшин мэндэлсэн люмбини адистад жарн хашорин собрага таалалт өгсөн Кушинагар гэгэрсэн бодгая дах Монгол сум анх дөрвөн үнэний сургаалan альсан сарнат ариун гангамөрн энтхин нийслэл дээли Непалын Катманду хотуудаар аялан алдарт Таж Махал үзэх ариуслын аялалд өрн залъя. Ариуслын зууч Будда тур. Манай гаригийн хамгийн шилдэг тансгэр сортуудаар алдартай Мальдивийн арлууд дамрах аялал. Та цав цагаан элэс төв тунгулагдаалан устай олон улсын өндөр зэрэглэлийн стандартад нийцсэн амралтын газруудад тэсгэн мөвлийн хүйтнэр нарлаг зуныг мэдрэх боломжтой. Мальдивийн VIP аялал утас 91.37 Та аялын зээлийн Nexus финансаас авах боломжтой. Саста Гемлайн улсын дундурчих Тэнгэрийн орон сас хотод зочлох аялал. Та алдарт Потала ордон, Норвулинга өргөө, Эртний түүх Буддын ариундагшин их зуугийн сум, Барайвн, Сера, Гандан хийдүүдэд зочлон төвдийн нийслэлтэй танилцаарай. Ариуслын зууч Будда тур.